Нэгдэлж хөдөлгөөн янахаас өмнө хувийн бодож довоон зэрлүүр үзэлснээр нэгчинсэн тарахай батархай мянган хувийн жижиг ээж хуйтан манай хөдөөж хөл зөнгөж байлаа. Мадда хүнийн цөөдөж, заримдаа хүндээ малан дутаж, хувийн аж ахуйнд байдаг мөнгөний дагуу тэгшүүс амьдрал ноёрхон мал хүн байгалийн ихсээ хашаа хороо ус тэжээлэр байнга дутагдж байсан. Энэ амьдралыг өөрчилж нэгдэл байгуулах тулгын чөлөөг анх тавих хүндэтэй ажлыг манай намын малчин гişүүд мандаад малын бэлчээ айлын гэр малчны хотод хуран цуглаж санаа бодлоо нэгтгэж үүсэн түүхэн баримтууд энэ байна. Энэ хөдөлгөөнийг нам дэмжин Ленин хоршоолын төлөвлөгөө Монгол оронд хэрэгжиж 1959 онд орон даяар нэгдэлж хөдөлгөөн явуулсан. Өнөөдөр манай орны 200 гаруй нэгдлийн нэг өөрхөн зүүн баянуудаас нь цацраг нэгдлийн төв. Социалист хамтын томооцгүй энэ нэгдлийг намын дэд сургуульд эдийн засгийн өндөр мэдлэг боловсрол туршлагатай ахмад дарга дамжин түрүү удирдах байна. Нэгдлийн дарга намын өөрийн дарга нарын ажлын өглөө цагуурын мэдээлэл танилцахаас эхэлдэг заншил болжээ. Нутаг өдрийн цагуур ямар байхаас нэгдлийн ажлын өдөр олон талаар хамаарна. Цацраг нэгдэл сүүлийн жилүүдэд өөрийн барилгын бригадыг хүчээр 6 сая төгрөгийн барилга барьж нэгдлийн төв болон малажхан хоёр бригадыг төвчүүлжээ. Батрын штабын нис гэж байна. Нэгдлийн 124 мянган гаруй малыг Батар хийрийг нутгийн гардсан байдлыг үзэхээр нэгдлийн дарга дамжин төрөв. Малын эсэмж баригдсангээ тэргүүний бүрчин төвлөваатар мал бригадын дарга нар онгоцоор нисэж байгаа нэ. Бүгд наримдах Монголоор төсний сайдрын зөвлөл өөрхөн аймгийн зүүн баянуудаас нь цацраг нэгдлийн ажлын туршлагын талаар гаргасан тохиолдолд намын төв хорооны удаадраагийн бүгд төрлийн шийдвэр намын дэвшүүлсэн зоосон хэрэгжүүлэх улсын төлөвлөгөөг нэр төрөл тоочмрын бүх үзүүлэлтээр жиг хэрэгжүүлэх малажхан материалыг баазлуулах сум бригадын төвийг барилгажуулан төвчүүлэх хүн намын соёл ахуйн үйлчлэгийг сайжруулахад зорилттой шийдэн ажилласны үр дүн нэгдлийн үйлдвэрлэлд өргөдөж улсад нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэн санхүү эдийн засгийн хүчин чадлын дэвшиж сумын хөдөлмөрчдийн аж байдал соёлын хэмжээ эрс дээшлүүлж байна. Хувийн аж ахуйтан байхад малаан сүргийн сайжруулахын тулд сахалтай их л голдон зэрэгэлдээ багаас гоцхон тавьдаг байна. Тэгвэл өнөөдөр өөр айн өөр улсаас гоцхон тавих бүрэн боломжтой болсноор цацраг нэгдэл баяг чамаар гоц гол гурван сайхан ухаан тавьж малын үйлдвэрсэн сайжирч ашиг шимийн нэмэгдлээ. Цацраг нэгдлийн зөвлөл малажхан тогтвортой өсөлтийг хангахад болон анхаардагаас богино 2 ээж бодон 1-аас ээжийн хашаагаар хангагдаж сум намрын нутрыг зохион байгуулалт хийснээр сүүлийн 8 жил дараа нь мал сүт төлөвлөгөөг дагуулж ийлүүлсний дотор 4 жилд нь 5 төрлөөр нь дагуулжээ. Нэгдэлч малаан төлөвлөгөө төлөвлөж зорилготой сайжруулж малч ашиг шимийн улстай нэгдэлтэй малчиндан өснөр малчтын зэмбэрэг эрсдээшин социалист аж ахуйн гол зарчим билээ. Хончин доломын суурийн ажлаа басан хуваартай төлөвлөгөөтэй юм. Туслах хончин отор хийж явхад ахлах хончин хүмүүстэй нэлсэн хатаж хашаасар чанзас өвлийн бэлтгэлээ хангана.
Мацдын соёл хүмүүжлийн төвөнд бригад удуулж 20 жилийн өмнөх нэгдлийн төвөөс илүү төгсжээ. Дулмын суурийн 2 хүүхэд бригадын баг сургуулийн доктор баримт суудгийг Цацрал нэгдлийн 8 жилийн дунд сургууль. Мацдын хүүхдийн 90% доктор баримт суулж байна. Одоо бүх нэгдэл дунд сургуультай, Жирар бригад баг сургуультай болжээ. Гэтэл бичиг үсгийн бүлэгмээр эцэгхэн хүүхдүүдтэйгээ хамт хичээл заалгаж, бүхнийг бичигтэн болгох зорилт тавьж хийсэн нэг кинозор тэр үеийн хөгжил дэвшлийг харуулж байна. Одоо энэ явдал өнийн төв болжээ. Өнөөдөр бүх нийтэд 8 жилийн боловсрол болох зорилт тавигдаад хэрэгжиж байна. Бүжигтэн болгох асуудал нэгэн шийдэгдээд соёлтон болгох зорилт тавигдж байна. Цацрал нэгдлийн зөвлөлд малчтын ахуй соёлыг дээшлүүлэхэд анхаарал тавьж, хөрөнгө гаргаж, малчин олон үр ачнаар яашлал цэцэрлэгт хүмүүжж байна. Малчид үр хүүхдүүдтэй юугаарч удаа бүхэн энгийн жишээ нь тэр сүү цагаайд өндөг ногоо юмар тасалдгүй. Сумын төвийн ажилтан албан хаагчдын хүүхдийн 70% цэцэрлэг яашлж явж байна. Нэгдэл зөвлөгөө явснаар аав ээжийнхэн өв өмчийг залгамжлан авах тавилантай байсан өдий төдий залуухан сургууль соёлын мөрөх хөөж багш, эмч, трактор, санхүү холбоо цагуурын ажилтан, барилгачин зэрэг янз бүрийн мэргэжлийн хүмүүс болон төрөлх нэгдэлтэй ажиллаж байна. Эвлийн 17 дугаар их хурлын төлөөлөгч залуу сaalчин Баасанчув 2 жилийн өмнө зөвлөлт толгойд үзэж явж амраад ирсэн. Одоо нэгдлийн төвөл орвол заавал ордог газрын нэгдлийн ахуй үйлчилгээний төв болжээ. Малчтын ахуй соёлыг дээшлүүлэх нь намаас дэвшүүлсэн социалист ажилтнууд ёсыг орон нутагт төвшүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Үйлчилгээний энэ төв нь малчид цаачид өөрсдөө хүүхдүүдтэй янз бүрийн хувцас захиалж оюулж болох оюутан, гутал хувцас засах засвар, угаалга, хийн цэвэрлэгээний тасгуудтай. Энд техник мэргэжлийн сургууль техникум төгссөн захирал мэргэжлийн ажилчид ажиллаж байна. Ахуй үйлчилгээний төвийн санал бүсэлтийн дэвтэрт ийм төв байгуулагдсан явдал нэгдлийн малчин гишүүдийн ахуй соёлыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэх болно гэжээ. Үндсэн аж ахуйн дагалдуулан хөгжүүлж болдог туслах аж ахуй нь нэгдлийн орлого махны нөөцийг нэмэгдүүлэх, гишүүдийн хүнсний бүтээгдэхүүнийг олзруулахад их хувь нэмэр оруулж байна. Дахиад гахаа үржүүлэхэд нэгдлийн зоотехникчийн эрдэм мэдлэг, санаачлах зүтгэл их үүрэгтэй. Энэ нэгдэл өсгөж үржүүлж болох бүхэл төрлийн туслах аж ахуйг хөгжүүлж байна. Цацрал нэгдэл болов үржүүлж байгаа анхны нэгдэл учраас бүдээж хүн нэгдлийн анхны болгочдож эндээс төржээ. Үний төсний их болов болсон болгыг санааны зоргоор үржүүлдэг тамтан бас биш.
Нэгдлийн малын ерөнхий хүч дөржсөнгээ жилдийн ганц төлөвлөдөг 5 хүсүү мал дээр нь өдөртөн өндгөлдөг дахиа харвадаар нь гаргадаг гахаа 6-7 нүцгэн зулж гаргадаг болов зуны сайхан үлрэлдэж даагч байдаг зөвгийг ихчлэн нарийн төвхтэй чихүүдийн их санаа тавина ажилтны. Жүржүүлж чадвал зөвгийн шиг цэвэр орлого өгдөг аж ахуй ховорхон гэж хөдөөж хүн мэрэгжилтний үздэг. Гэтэл нэгдэлж хөдөлгөөн ялхаас өмнө нэг малчин айл зууланд яаж нэрвэгдсэнийг харцгаая. 300-аад хоньноос 27 хүн үлдэж, 20 тэмээнээс 14 нь хүч, 15 хөр 80 адуу 30 ямаанаас юу ч үлдсэн. Ховын өмчтний үед цуд малыг толгой горн суураар нь сүргээр нь залгидаг аимшигт гам шиг байсан юм. Нэгдлийн гишүүдийн аж амьдрал соёлын хэмжээ өдрөөс өдөрт сайжран нэгдлийн гишүүдийн мөнгөн орлого 1959 оноос 8 дахин өссөн. Намрын их ажлын дараа хөдөлмөрийн хөлсөн залуу малчин Монгол айл зочид ирнэ гэдэг нэгэн өвөрмөц баяр гэсэн үг байв. Синкрдона өргөн жинэпэ Балканы улсаар нутагтай зочид нэгдлийн малчныг бууж айрыг сүгнүүж ууд тална гэдэг хэн дээр сонир сайхан байдаг да. Нэгдлүүд чухмал зочин гэж тасардгүй хөлтэй ил болжээ. Түмэн хүртээ тасрал нэгдлийн зөвлөн урилгаар хинтэнгийн бэндэрсэн бүтээч нэгдлийн саалчин бүгд наримдах Монголоор дурсан хөдөлмөрийн баатар аюул шилж байна. Нэгдэлж хөдөлгөөн ялхаас өмнө Монгол эмэгтэй болгон саалчин байсан ч нэгж хөдөлмөрийн баатар нэгж аврах саалчин гэж байсан. Саалчдын явах газар тоглоом бичээрээс холддог алдар нэрж нутгийн жалхан кросс хэвдэрдэг байлаа. Гэтэл нэгдэлж хөдөлгөөн ялах үед дөнгөж хөлдөрж байсан сангийн охин аюул манай орны 60 гаруй нэгдэлчин баатарын нэг болжээ. Энэ бол нэгдлийн үйлдвэрлэл хамт олон үзэл санаатай хүчээс нийгэм хөдөлмөрт харамгүй зориулдаг мянган мянган хөдөлмөрийн шинэ хүмүүс өсөж хүмүүжих таатай нөхцөл бүрдүүлсэн бодит бодлого юм аа. 11 сараас эхлээд ногоон хөвсөөр өглөө оройн тогтмол хичээдэг. Өдөр тэр ногоон хөвснийхөө хоорондоо хэрэг хичээл нэмэгдэх хичээлүүд хийдэг юм аа. Үнээг бол боороос их тааруулахгүй дулаан хашаа хэвтэр буутыг цайтрын хэвтэн чухал байдаг. Саалчин аюуш аливаад өөрөмсөг хандаж ариунцхан хөдөлмөрийг эрхэмлэн атгал хичээлийг тусал сүү болгож улс нийгэмдээ нийлүүлсэн гэдэг эрхэм хүслийг туршилгаан мэргэжил нэгт саалчдаас сэтгэл харамгүй ярьж өглөө. Илгээлтийн эзэд авраг саалчд нэгдлийн дарга цөмөл амаар бичгээр асууж лавлаж уулзалт маань мэргэжил нэгтийн нөхдийн бүтээлч илгэсэг яриа болох байсан юм. Социалист уралдаан тэргуун туршлага нэвтрүүлэх ажлын удирдлага зохион байгуулалтыг сайжруулан хөдөлмөрийн хамт олонны идэв санаачлалыг өрнүүлснээр сүүлийн 4 жилд улс аймгийн хэмжээний социалист уралдаанд 18 удаа шалгарч одоо нэгдлийн үйлдвэрлэлд ажиллаж байгаа 6 хүний нэг нь улс аймаг сумын хөдөлмөрийн авраг болжээ. Аюуш ардын хурлын депутат эдийн засгийн зээлэн дээр сарлагын үнээс хааж үзэхэд сарлаг нь баатараас үргэж баатарч сарлагын бишүүрхэн цан гайхсан юм. Хонон болжийн саалчин орхон өмгийн саалчдад үнээ саах тижээх туршилгаа ярьж бас сарлаг маллах саах талаар саалчдын туршилгыг хэд сонирхсан юм. Хөрөмтийн байгалийн халуун аршааныг төсвөлэн байгуулсан нэгдэл дүндийн амралтын газарт цацрал нэгдлээс олон малчид амардаг юм. Энэ ээлжинд нэгдлийн ууган гишүүн хачин шагдран нар амарч байлаа.
суусан байхдаа хичнээн зүтгэж хичнээн ажилладаг байсан ч аминд одоо зоолчих юм баг байж сайхан юм одоо манай намсын орж байгаа арга хэмжээ улсын хөгжил сайхан юм да. Жирийн гүмэл марын ундаа байсан энэ арчаан савлал бол одоо шинжлэх ухаанаа шинж суусан өдөр тугад ороод ирсэн ийм сайхан өсөг наснд мөн тийм байсан нэг тэгсэн хойнод өвчин хуучинтай залуу хөгжүүл ядарсан биднийг одоо нэг дундор үйлдвэрийн амралтын газар болчихсон жил болго ирж амарч. Ахмад гişүүд нэгдлийн 4 ясаар тэтгэвэр авч зарим нь амралтанд амарч заримынх нь үр хүүхдүүд амралтаараа нэрцгээд бас нэг өвөрмц амралтын газарч болж байна. Нэгдлийн Ахмад гişүн Баатар нэгдэл маань хөлгүй хөгжиж үр хүүхдүүд маань сургууль соёлтой болж улс их орондоо янз бүрийн ажил хийж байна гэж ярьсан. Эднийх 7 хүүхэдтэй. Охин эцэг хурлын Улаанбаатарын эмийн зуудлын ажилчин. Том хүүд аштамд нэгдэлдээс жирийн жолооч. Дараах хүн юм хүн Улаанбаатар хотын 1-р эмнэлгийн мэт засгийн ихэнх. Бусад хүүхдүүд нь адуучин аавынхан уурга ташуурыг залгамжлан авч нэгдлийн адуучдын суурь байгуулан хол ойрын адуучид бууж морддог тэргүүний хамт олон болжээ. Баатарын хүргэн адуучин Дэмбэрлийнд Дарган нутгийн алдарт адуучин Хөдөлмөрийн Баатар Шарванд айлчилж ирлээ. Шарванд цацрал нэгдлийн туршлага Өвөрхөнгай нутгийнхны айрагс харгыг судлахаар өөрийн нэгдлийн томилолтоор ирсэн юм. Адуучин Шарвандын 100 гүнээс 100 унаг байжуулдаг баялаг туршлагыг дэлгэрүүлэх төв хорооны тогтоол гарч энэ хүний алдар нэр арга туршлагыг мэдэхгүй адуучин гэж ховорхон болжээ. Хамтын социалист аж ахуй нэгдлүүд алдарт малчид тэргүүний хамт олонны туршлага санаачлагыг дэмжин дэлгэрүүлэх нийтийн хүртээл болгох таатай талбар болж байна. Шарванд адуугаар баян дорнот нутагт гүүний айраг дэлгэрүүлэхээр өөрөөс нь хамаарах болгоныг хийж яваагүй. Цацрал нэгдлийн сүүний засгийн эрхлэгч шинийг санаачлагч Баттаржийн цахилгаанаар айраг эсрэх аргыг ихэд сонирхож манайхан шиг айраг уу заншаагүй хүмүүс үлэлт үргэлж дутдаг байх. Харин ийм аргаар эсэх нь ашигтай юм даа гэж ихэд онцлогч байлаа. Техник механик цахилгааны нэвтрэлтээс гадна сүүлийн үйлдвэрийн арга боловсруулдаг нэгдлүүд бий боллоо. Цацрал нэгдлийн зөвлөл улсын тэргүүний тасгийн эрхлэгч нэгдлүүдийн арга барилын санаачил гаргасан Балтаржийг Гужирцэн эмэгтэй нэгдлийн сүүний үйлдвэрийн ажиллагааг судлуулах томилолтоор явуулжээ. Тэргүүн туршлага шинжлэх ухааны техникийн онолтыг ямагц нэрхэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь нөөц боловсрооны их болов гэж үздэг юм. Нэгдлүүд шинэ үйлдвэр аж ахуйн газрууд, гуан, ресторан, зочид буудал барихтаа уран барилгын талаас ихээхэн анхаарал тавьдаг болсон бас л хөгжлийн шаардлага хэрэгцээнээс гарч ирсэн шинэ зүйл юм аа. Цацрал нэгдлийн зөвлөлийн санаачилсан төвлөрсөн суурийн төслийг хэлэлцэж байгаа юм. Өвөлжийн бүхрийн томруулсан суурийг 10 гаруй дайртагаар байгуулахын тулд өвөлжөөнүүдийн ойролцоо бариад дундан цахилгаан мотор тавьж халуун усны байр улаан булан барьж өгнө. Ингүүл соёл ахуйн үйлчилгээ сайжирч сум бригадаас цааш малчны хотод цахилгаан нэвтэрч телевиз үзэх боломжтой болно гэж цацрал нэгдлийн дарга Дамжин бүрэн ярьдیں۔ Тэр зөвхөн ярьдаг биш, бодсноо заавал ажил болгодог коммунист хүн.
Улаанбаатараас 400 км-ийн алс байгаа Малчны хотод телевиз үзэх тун ойртжээ. Нэгдлүүдийг бэхжүүлж хөгжүүлэх үйлсэд Монгол Ардын Улс орны нэлгээдээр хөдөөж хөл гарч ажиллаж байсан тэргүүний дарга нар ихүүрг үйлдэлсэн. Шарган говийн цаана коммунизмын төлөө нэгдлийг байгуулан говьд алимжин сургуулж, тарианагоо тариж, наан өсгөж, хүнээ халамжлаж, хайрлаж явсан бүгд наримдах Монгол Ард улсын хөдөлмөрийн баатар Лодойхүү одоо хэдэн нарван дарга шивтэй зөвлөх дарга болжээ. Гандын пүрэв дарагч мэрэгжлийн нөхдөхийн адил Лодойхүүг зөвлөхөн, багшаан, даргаалж хүндэтгэн. Лодойхүү дарга говьд туулж алтай давсан ч дуусахгүй сайхан яриатай хүн. Яталтан цаатахгүй байгуулагдаад анхны намрын урагцыг хураажгаа манай улсын өвгөн хөршөөлөл минжит болгонд ирлээ. Дарганы хөдөлмөрийн баатар болсон. Бас л тариж, ургуулж, өсгөж үржүүлж өгсөн хашир дарга. Залуу агрономч Төмөр Дашаа ургуул хавьяастай хүн гэдгийг харин Төмөр Даш нь манай дарга өдрөд хавьяастай хүн гэж үнэлдэг. Ингэж ахмадын залуугаан үнэлж, залуу нь ахмадаа хүндэтгдэг газар л тарьсан ургадаг, эхэлсэн ажил бүтдэг байна. Өгөөж туян минжит болгоны хөндийг тариж ургуулах юм бол Украинууд бөөрөл зүрийн тэс том жижиг ажваатрын ажим цөм ургана. Мэргэжлийн агрономч хөрсөн цагуураа нь олж бодож тарина. Нам засагч хэдий хаан юу байгуулвал чухлыг олж бодож хий. Агрономч Төмөр Даш минжит болгоны хөндийг өргөсчөнд улаалуулж мэтийн төрөлбөрийн нарийнагоо ургана. Ганцхан захад зээл тээврийн асуудал төвөгтэй байна. Одоо танд дэшээгөө алим жимсэн онгоцоор Улаанбаатар руу тээж өгнө гэж хэлсэн. Хөршөөлөн тренд талбайд гам болохын зовлон нэгэн түгүй болжээ. Алдан цаадах говийн малын тэжээлийг шийдвэрлэхэд хөршөөлөл ихүрг гүйцэтгэв. Энтхийн гурван нэгдэл зориулж жилүүрийн мянган тонн малын тэжээл Ховд аймагт Улаанбаатар хотоос тээж байлаа. Үүнийг өөрчлөх боломжийг газар дээр нь судлахаар улсын тэжээлийн комиссийн орлогчдаар Эрдэнэтэн Балданбаш, хөдөлмөрийн баатар Лодойхүү, Лувсан, тэжээлийн мэргэжилтэн Цэдэнбаа, усны мэргэжилтэн Гомооноор санал бодлон солилцож байна. Намын эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд дадлага туршлагатай хашир дарга нар, боловсрол мэдлэгтэй залуу мэргэжилтнүүд олон талаас нь бодож боловсруулан хамтран шийдэх бололцоотой болжээ. Энэ бол Боомын ам гэдэг газар байгуулсан 800 гаруй газар хамарсан услалтын систем. Хийсэндээ тайвширч шинээс бэрхшээлдэггүй хөдөлмөрийн баатар болсон баясан дамдрал нэгдлийг ганц гэртээ эхэлж байсан шигээр өвгөн хөршөөлын дарга хийж бас нэг шинэ ажил эхэлснээр баатар амдгаан үзүүлж явна гэнэ. Хоёр баатар маань хийж эхэлсэн хийх ёстой олон юмны талаар ярилцсан. Цементийн ийм хавтан голдмай цуглаж хийдэг мэргэжлийн ажилчидтай зөвлөжээ. Хөршөөлөн барилгачид өнгөрөх онд 3 нэгдэлдэн 3 сэтвэргийн 17 барилга барьсан. Хөршөөлөн тренд талбай нүүрс давсны луурхайд хөдөөж хүн төрөлбөрийн 120 гаруй техник ажиллаж байна. Автын цаадах говьд шин трактор, нүүрс, түлээ, барилгын материал, өвс сүрэл авсан хөршөөлын машинуудтай алтай үеинч болгоны нутаг газар сэгийг харалдах болжээ. Минжит болгон хөршөөлөл жилдээ 3000 тонн холимог тэжээл үйлдвэрлэх тэжээлийн цехийн түүхийдийг бэлтгэж байгаа юм. 3 нэгдлийн дундын хөрөнгөөр байгуулагдсан энэ хөршөөлөл 1979 онд 5.5 сэтвэргийн орлоготой ажилласан бол 1980 он гэхэд 8 сэтвэргийн орлого болох бүрэн боломжтой болсон. 3 нэгдэл малыг зохиогон дагнан ажиллаж хөршөөлөл барилга, малын тэжээл, тээврийн асуудлыг эрхэлж орлогоо тэнцүү хуваахын зэрэгцээ хөршөөлөөс хөдөөж буй ажилчин өнгөөсөн гарах ирээдүйдийн бас харагдаж байна. Айлууд нийлж нэгдэл байгуулж байсан бол одоо нэгдлүүд нийлж хөршөөлөл байгуулж байна. (1947 оны кино зурагт Булган аймгийн Левголын нэгдэлд улсын тусламж ирж байгааг харуулж байна. Нам улс нэгдэл хөршөөллийн аль алиныг хөгжлийнх нь ихний үеэс цаг ямагт тусалж дэмжсээр ирсэн түүхтэй.
ганц машин, ганц трактор ирсэн ч том баяр, том хөгжил, чухал ялалт болж байсан үе юм. Одоо энэ бүхэн нэгдлүүдийн орон нутаг судлах музейд үзүүр болон шилжижээ. Гэтэл өнөөдөр нэгдлүүд салаа, хэсгээр, иж бүрнээр навах хөрөнгө мөнгөтэй тийм хэрэгцээтэй ч болжээ. Зөвлөлт холбоотуулсан тусламжаар баригдсан Төв аймгийн заамар нэгдэлд энэ жил 14 нев комбайн буюу Тариагангийн иж бүрэн өсгийг авчирч байгаа нэ. Эхлээний хоршоолын төлөвлөгөө Монгол оронд хэрэгжин биелэх хөгжлийн бүхий л үед зөвлөлт холбоотолс тусалсаар ирсэн тусалж байна. Монгол зөвлөлтийн амт нар дайны талбарт нэгэн баажид явж, энгийн хөдөлмөрт нэгэн бригадад ажиллаж, зөвлөлтийн хүн ажлын талбарт түших сайн өгөх, сурахын цагт зөвлөх сайн багш болдог юм. Түүхэн ачаалбагдлаараа 1921 оны ардын хөлслийн дараа нэгдэлж хөдөлгөөний ялалтанд ч бас л зөвлөлтийн жишээ, зөвлөлтийн тусламж их үр гүйцэтгэсэн юм. Өнөөдөр нэгдэл бүхэн хүлүүхтэй, зарим нэгдэл соёлын ордонтой болсон малчин залуучуудын өвдөх шимүүжилд их нөлөө үзүүлж байна. Үүнээс гадна 200 гаруй номтой 700 гаруй номынсан уншлагын тэнхим үйлчилж байна. Тариа бригадын төвдөж өндөр хүчлийн цахилгаан хүрлээ. Хөдөөж ухид маань сүүлийн үед Янооны ихэнд бидний харсан ганц гэр айлуудын хамтын амьдрал ингэж өөрчлөгдөжээ. Одоо нэгдэл дундчаар 70,000 толгой малтай 9.3 сая төгрөгийн үндэсний хөрөнгөтэй 3.3 сая төгрөгийн мөнгөн орлоготой болж хөдөө нутагт социалист аж төрх ёсыг төвшүүлэх бат хөдөөгийн ялгааг аажмаар арилгахад гол түшиж ганцээс том аж ахуй болжээ. Манай нэгдэж малчид Монгол ардын хөвсгөл намынхан 17 дугаар их хурлын